Дэлхийн 1-р дайны дараа бол Парис хотноо шинийг эрэлхийлэгч уран бүтээлч сэтгэгчдийн ерөнхийдөө чөлөөт одоо цуглах газар нь болж өгч байсан. За дайны үеийн аимшигт өмнөөс хамнаас төрсэн дадаизм хөдөлгөөн эрчийг авч уламжлалт урлагийн сэтгэлгээг болол үүсгэж сюрреализм хэмээх урсгалыг бий болгож ихээр хүчтэй хөгжиж эхэлсэн байна. Бодит байгаа зүйл болсон хэрэг явдлыг үнэн чигээр нь бичиж зурх нь уран төрөл биш, болох бүдүүн хуулах дуураймал хэмээн сюрреалистүүд үздэг байсан. За учраас үздэг байсан. Ийм учир шалтгааныг үүсгэж дотоод ертөнцийн уран сайхан төсөөллийн хөгжээр илэрхийлэн гаргадаг байсан нь бол сюрреалистуудын гол зарчим байжээ. За тэдний төлөөлөл болсон 5 уран бүтээлчтэй бол бид нэр танилцъя. За нэгдүгээрт нь бол Андрю Бертонийг бид нэр 100%-аар авч үзэх ёстой. За Францын зохиолч, яруу найрагч уран бүтээлч Андрю Бертон урлагийн даада нэгдлийг үүсгэн байгуулагчтай нэг юм. За тэрээр сюрреалист тухай бүтээлтэй сюрреализм бол цэвэр сэтгцээс гарч буй автомат үйлдэл гэж бичсэн байдаг. За мөн уран бүтээлээрээ дамжуулан ухамсарч шалтгаанаас ангид цэвэр мэдрэмжийг илэрхийлэхийг зорихыг бол бас ингэж уриалдаг байсан уран бүтээлч гэж хэлж байна. За хоёрдугаарт нь бол Макс Эрнстийг нэрлэнэ. За Германы зураач баримлч Макс Эрнст нь бол нийгмийн аливаа нөлөөллөөс ангид цэвэр доод ухамсараас уран бүтээл тойрохыг эрэлхийлдэг байсан гэж хэлж байна. За тэрээр Фройдын зүүдний онолыг уран бүтээлээрээ тусахыг оролцсон анхдагчдын нэг гэж хэлж болно. За мөн түүний эмнэлгийн мэс заслын ширээн дээр эрэгтэй эмэгтэй хүний тийм ээ за 90 ажил хийж байгаа энэ үйлдэлийг оёдлын машин болон шүхрээр дүрслэн харуулсан бүтээл нь бол бас энэ одоо зохиолын ертөнцид тийм ээ яг энэ тухайн Францын одоо зохиол бүтээлүүд дундаас нэлээд онцгой бүтээл хэмээн бас алтаршиж байсан гэж хэлж болно. За дараагийн уран бүтээлч бол Сальвадор Дали байгаа. За Сальвадор Далигийн хувьд бол хамгийн алдартай сюрреалист уран бүтээлч болох 20-р зууны хамгийн бүтээлч хүмүүсийн нэг гэж бас судлаачид үздэг. Тэрээр уран зураг, баримл, хувцас заагвар, кино бүтээлгээд олон салбарт хүрч үзэж байсан. За түүний зүүд, хий харсан зүйлс, бодол санаа нь хайлж буй цаг, хувцсны шүүгэнд хүн, за хөлөг онгоцны эрвээхийн далбай гэх зэрэг олон янзын одоо дүр зургуудаар бүтээлүүдэд илэрхийлж, тойруулж бичдэг байсан нь бас сюрреализмын гол төлөөлөгчдийн нэг гэж 100%-аар үзүүлж байгаа. За дараагийн уран бүтээлчийг аваад үзвэл Жон Миро хэмээх бүтээлч байгаа. За Испани зураач Жон Миро нь бол төсөөлтөд бусан хийсвэр дүрс, сонин хачин зураасуудаар дотоод ертөнц хүүхэд насны дурсамжаа илэрхийлдэг байсан. Одоо сюрреализмын гол төлөөлөгч болоход бас нөлөөлж байгаа. За түүний нэгэн бүтээл гитар хөгжим шиг хэлбэртэй хоосон гэцтэй хүн төрслөгдсөн байдаг нь ядуузууд үлсэглэн байдлыг бол ингэж гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ нь бол яг тухайн нийгэм цаг үедээ болон за Жон Мирогийн уран бүтээлд гаргаж ирсэн нэгэн сонин төрслөлийн нэг байсан байна. За дараагийн уран бүтээлч бол Рене Магрит хэмээх хүн байгаа. За биелэг зураач Рене Магритийн бүтээлийн хэм маягийг судлаачид шидэт реализм гэж тодорхойлдог. За түүний бүтээлд ихээр дүрслэгддэг малгайтай эрэг түүний өөрийнх нь хөрөг зураг хэмээн критикуд бас үздэг байна. Бусад сюрреалист уран бүтээлчдээс ялгаатай тэрээр энгийн дундаж амьдралыг сонгон чимээгүй хүн оршин тогтнож амьдардаг байсан нь бол энэ зохиолчийн ертөнцийг үзэх үзэл за бас дотоод мөн чанарыг бас харуулж өгч байна. За гих мэтчлэнгээр ерөнхийдөө бол бид нэр 20-р зууны Францын уран зохиол за тэр дотроо бол сюрреализмын тухай нэлээд ярьсан учраас гол төлөөлөгчтэй сая танилцлаа. Тэгвэл үргэлжлүүлээд одоо бүгдээрээ яг энэ Францын уран зохиолд томоохон байр суурийг эзэлдэг төлөөлөгч уран бүтээлчүүдтэй бас үргэлжлүүлэн танилцъя гэж бодож байна. За үүний одоо Францын уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг бол яруу найрагч Гийом Афалерийг нэрлэдэг. За Гийом Афалер нь бол маш их ояастай яруу найрагч байсан бөгөөд орчин үеийн дур зургийг буулгахын тулд саланг төслөөр бүтээж байсныгаа ертөнцөл асар том учраас түүний бүтнээр нь дүрслэх боломжгүй гэж өөрөө үздэг байсантай холбоотой. За жинхэнэ нэр нь бол Вильгельм де Констравцки гэдэг хүн байсан бөгөөд Польш гаралтай хүн байсан. За тэрээр 1880 оны 8-р сарын 26-нд Ром хотод төрсөн. 18 настайгаас шүлгийн хэлбэр шинжилэл хийхээр эрэл хайгуул хийж байсан нь бол Францын уран зохиолын том төлөөлөгч гэж нэрлэж болох үсэ. За тэрээр Пикассо, Матис нартай их юм дотны найзууд байсан бөгөөд 1909 онд Бистари Или Кортеж Орфеа гэдэг нэртэй
анхны төврөө зураач дэрээний зураг чимэглэлтэйгээр бол хэвлүүлж ирсэн. За энэ төвөрт өвөрмөц хвчлэг бүхий өгүүлэг нь шүлгүүд орсон байдаг бөгөөд за алкогол шүлгийн төвөр нь бол хэвлэгдэж түүнийг бол яг энэ цаг үед бол ихэнх алдаршуулж байсан төвөртэй. За түүний каллиграммын төвөр хэмээх зохиолыг аваад үзэх юм бол Апполинер нь бол 1914 онд цэрэгт мурдаж дэлхийн 1-р дайнд оролцоод 1916 онд шархтаж цэргээс халагдаж ирээд дайнаас ирээд сюрреалист чиглэлийн урлагийн зарчмын талаар шинэ үзэл бодол буюу яруу найрагч гэдэг нэртэй судалгааны номоо бас хэвлүүлж ирсэн байна. За түүний дараа 1918 онд гарсан каллиграмм нэртэй төвөрт бол гол төлөв дайны талбарт бичсэн шүлгүүд нь орсон бөгөөд зарим шүлгүүд нь хэлбэрийн хувьд ямар нэгэн дүрсийг илтгэж үгээр зурсан зургуудыг зургууд байсан тул арх төврөөс нь илүү түүнийг Апполинерийг бол артаршуулсан гэж хэлж болно. За ийхүү яруу найрагт хэлбэрийн шинжилгээг бол Апполинер хийсэн байна. За хийсэн байна. За би яруу найрагч биш зураагч хүн гэж өөрийгөө бас тодорхойлдог байсан нь бол үүнтэй холбоотой байх тийм ээ. За энэ өөрийгөө зураач гэж томхоглож холбож зурган байдлаар бол шүлгийг илэрхийлдэг байсан нь бол одоо энэ Францын уран зохиолыг шүлгийн хэлбэрийн шинжилгээг авчирсан гэж одоо дурдж байна. За 1918 онд бол Апполинер одоо цэргээс халагдаж ирээд дайнд оролцоод толгойдоо авсан шархнаасаа бол одоо шалтгаалж одоо мөх усыг үзүүлсэн ийм үе байна. Дараагийн 20 дугаар зууны Францын уран зохиолын гол төлөөлөгч бол Анатоль Франс гэдэг хүн байгаа. За тэрээр бол номын мухалтай эзний хүү байсан бөгөөд нийгмийг шүүмжлэн шог зохиол бичдэг байсан гэдгээр бас алдартай. За жинхэнэ нэр нь бол Франсуа Тибо гэдэг байсан бөгөөд 19 дугаар зууны 60-аад оноос зохиол бичиж эхэлсэн байна. За эхлээд шүлэг бичдэг байжгаад түүнийхээ дараа бол амьдралаас тасархаа урлагийн сэдвтэй зохиол голлож бичдэг байсан. За энэ үеэс эхлээд бол бүтээлүүдээ зааны ясан цамхаг гэдэг нэртэйгээр бол бичсэн байна.